Өргөн үүдэн их нутгийн минь үнцэг улан бүрд тархан суурьсан олон үндэстэн ястан. Тэдгээрийн заншил, амьдралын хэм маяг, аялал жуулчлал, соёл урлаг. Энэ бол нутгаа зорьсон тайж бүргэд буюу хөх тэнгэрийн жигүүртэн төсөл. За та хэд маань сайхан цайлаад заахан амарсан бол одоо өнөө оройныхоо ярилцлагыг хэдүүлээ эхлэе. За ингээд өнөөдөр чинь 28 2024 оны 2 сарын 28. Хэдүүл тажигаа авч гараад бараг 7-8 хончлоо шүү. За тэгээд өчигдөр уржигдөр хоёр жоохон уулын аманд эдрийн голын жавар тачигнсан 36 хэмд хоёр ахыгаа хонууллаа. Та хэдийгээ хонууллаа ингээд та хэд маань бас одоо ойлгож байгаа биз те нөхцөл байдлыг бид бас гоё аялж байна. Дээрээс нь яг зам харгүй юм ч гэсэн мэдүүлээ бас жоохон сургамж юм авлаа. Тэгээд бас нөхцөл байдлыг ойлгоод цагийн байдлыг ойлгоод их гоё явж байна. Тэгээд дагалдан явж байгаа манай группийн хэдэн маань ч гэсэн их гоё сэтгэл ханамж өндөр байна. Эдрийн голын жавар тачигнсан хөндөй дээр сайхан хонлоо. За тэгээд Тарвахтай нуруу Солонготын даваа Ороохын давааг даваад Хөвсгөл аймгийн Жаргалан цум гээд бас мундаг сайхан газар байна тий. Та хоёр маань анх удаа ирж байгаа шүү дээ. Анх удаа ирж байгаа шүү дээ. Жаргалан цум гэж хоёр сум багаж. Их гоё эдрийн голынхоо ирэг дээр тий. Манай завхан нутгийн чинь олон сайхан байгалийн зохицуулалт газруудад завхан голын хөндөй дагаад завхан голоо дагаад бас их гоё. Эдрийн голоо дагаад бас их гоё. Богдын гол гэж мундаг гоё. Буянт гол, шар усан гол гээд зөндөө олон гол мөрнүүд байна. Эдрийг бүх л газар нутаг бүгд гоё. Тэгээ өнөөдөр нэг сайхан бахархал болсон эдрийн голоо дагаад их уул сумаас Завхан аймгийн их уул сум Хөвсгөл аймгийн Жаргалан цум хөрш хоёр сум баггүй юу. Тэгээд тий гол маань ингээд одоо X сэлэнг чиглэл рүүгээ эдрийн гол маань урсж байгаа. Тэгээ гол маань бас мундаг хүүтэн яг юу ялаа нэлээд хүүтэн одоо цагаагаар бол тогширж штэ. Тэгээд голын маань нөө цүнхлүүд бүгд зад хөлдөөд халиагүйгээ те. Үнэхээр бас байгалийн гоё зохицол юмнууд гарч байна. Дарын цүнхэлдээ байгаа хідэн загас нь яаж жоохон өвлж байгаа юм бол тоо гэдэг талыг санаа зовж ийн өөрхий. Мөс их хід зузаарах нөө цүнхэлдээ өвлжж байгаа загасыг амьдрах орон зайгүй болгох аюултай байхгүй юу? Тий. Тэр бол маш том аюул. Тэр бол байгаль өөрөө өөрийгөө сүтгэж байгаа асуудал байхгүй юу? Байгаль. Тэр хүдэрж ийн байгалийн асуудал. Тэр тийм. Тий. Энэ бол тий яаж хүмүүс одоо устгасан, загасчилсан тэрнээс илүү хор хөнөөлтэй юм байгаа байхгүй юу? Тэгээд одоо хэдэн загас маань хүртлийн зуудыг бас мэдэрж байна. Одоо тэр газар гүнд байгаа, эдрийн голд байгаа хэдэн загасныхаа төлөө санаа зовж ялаа. Тий? Дүүн. Өөрөө бүх нөхцөл байдлын юмыг мэдэх хүний хувьд, ойлгох хүний хувьд тэр хэд маань ичээнийх нь орон зай одоо бити багсаасай л гэж залбирж байна одоо. Яг ийм байна зүгээр хөндлөн юм ярих тий бидрээсээ. Гэхдээ энэ бас л байгалаа хамгаалсан нэг сайхан зүйл байгаа юм. Тэгээ залуучууд маань энийг сайхан ойлгож гоё байж. Тэгээд ерөн бол тэр загас ичж байгаа газрыг цоолж өрөмдөх бол маш буруу. Ерөн бол тэр бол маш буруу. Тэгээд үндсэндээ одоо тэр ичээндээ хоол хомстод байгаа нөхдүүдийг өрөмдөж дээрэс нь хялбар аргаар загас барьж байгаа байхгүй юу? Тэр бол маш буруу. Тэрийгээ бас хүмүүс маань сайхан хайрлаад хамгаалаад ингээд явах юм бол болж байгаа. Тэгээ яг хөө задраад нөгөө халиа манд нэлээд гүдэг тийм юмнууд байна. За тэгээд эргээд одоо үндсэн сэдв рүүгээ ороход за тайж маань ямар ч хэлсэн явж байна. Тий нисэх газраа нисээд амрах газраа амраад бас дэндүү хүүтэн байна. Үнэхээр бас энэ жигүүртэн амтан бити хэл дулаахан одоо мшоконд дулаахан одоо өнжил бүгэнд юмд хонж байгаа хэдийгээр бидний отогч гисэн ах нарыгаа бас тав тухтай байлгах гал манай компанийн бас хичээж байна. Тэгээ сайхан гал хөс гээл тэгэл дулаан
одоо мишок үнжилтэй ийм юмнууд тэгэл хоол унд гэл аль болохоор аштайхан байх гал хичээж ийн ах нарыгаа. Дээрээс нь энэ нэг сайхан одоо гол энэ өнөө бид эдийн аяллаа гол баатар болсон тайжгаа хэдүүлээ дааруулчихгүй байх. Энэ маань ямар дулаан нөмрөг дулаан юм гэх биш. Энийгээ дааруулчихгүй байх санаагаар энийгээ хоолоор дутаачгүй байх санаагаар юутай санаатай хэдүүлээ бас нэлээ ажиллалаа. Далд те зураг юмнаас далд бид тэр одоо ууланд очиод энийгээ хооллол ингээл явж хахад одоо бүгд зураг мураг авахд бас үнэхээр хэцүү нөхцөлүүдэд байж гин те. Ямар ч гэсэн эрүүл мэндийн асуудалгүй байх гэсэн те дөө. Эрүүл мэнд бол ямар ч асуудал алга гэсэн те. Үд мөдөө зассан шээг те. Одоо тайвширчихсан гээл. Өдөө эмгцэгцэнд нь оруулж байгаа. Ингээд ийм сайхан байж гин. Тэгээд тайж дээр камертайгаа сайхан бичлэг юм үлдээлээ. GPS-тэйгээ сайхан юмаа үлдээлээ. Тайж маань бас л сайхан дүрсүүдийг бас сайхан үзүүлж байна. Тэгээ энэ болгоныг манай мэрэгжлийн дүүнер маань найруулад сайхан ард түмэндээ гоё үзүүлэх үзээ гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд өнөөдөр бид хаана ирчээд байна вэ гэхээр юун дээр Завхан аймгийн Нүмерэг сум. Тий, Нүмерэг сум гээд суман дээр ирчгээд байж гин. Одоо Батаахында ирчээд байж гин. Батаах маань бас мэдри эртний харилцагч. Одоо бид энэ дундаа яг Завхан аймаг дээр отоглоод ингээ хоноглох газартаа бол ахыхаа энэ буудлын дээр ирээд сайхан амардаг. Энэ буудал маань их түүхтэй байшин баг юм. Энэ маань одоо Нүмерэг сумын анхны одоо нэгдлийн захиргааны байшин гэж байгаа. Нэгдлийн тий. Тэгээд зах зээл эхлээд хувьчлалаар энд гоё хувьчлаад энэ ч гоё шинэ сумын захиргаа 2 давхар байшин барьсан тий хажууд нь. Хөрш тэгээ энийг ингээд гоё тэр чигээр нь ашиглаад одоо энэ ирэх ингээд та аюулгүй харж байгаа шүү дээ. Жинхэнэ социализмын үеийн юм байж байгаа шүү дээ тий. Кадр. Тэгээ энэ зураг хөрөг ингээд хар. Тэгээд энэ байж байгаа хэд маань ингээд цэцэг навчаа дэлгэрээд одоо энэ хавар эхэлсэн юм шиг ийм гоё цэцэг мичиг гараал. Тэгээ байж энэ ингээ хизэнээс гоё газар болдог л да. Энийг одоо яг нөхдөөд харж байгаа биз. Мэд хүмүүс нь. Тэгээ энэ маань энэ авцамыг шорон зам байсан шүү дээ. Тэгээ энэ засмал замыг барьсан MCPC гэж бас мундаг компани бий, зөвлөх компани. Тэгээ энэ компани энэ замыг барих зураг төсөл дээрээс нь нөгөө зохиог хяналт гэж байдیں۔ Энэ замыг чинь барихад мэрэгжлийн хяналтыг өдөр тутам хяналтыг хэрэгжүүлж исэн мундаг компани байгаа. Захирал нь Бат сайхан гээд Монгол улсын гавьяат барилгач юм болсон. Мундаг ах байгаа. Тэр ахын бас ингээ сайхан офис хийгээд түрээслээд ингээд сайхан тий түрээслээд ингээд сум орон нутгтаа хөрөнгө оруулалт хийгээд ингээ байжсэн сайхан энергитэй гоё дүүрэн инженерүүд сууж исэн ийм гоё өргөнд ирд юм байна. Хэдүүлээ. Тэгээ энэ ч нэ бас ингэ ярьслага юм өргөжлүүлэх ийм гоё алтан боломж олдлоо. Тийм түүхтэй байгаа жижигхэн түүх ярих тий. Тэгээд энэ маань нөө их замын тоос гээд дээр үнийг тэрвэрчдийн тухай нэг кино байдаг да. Тэр кинонд яг энэ байгууламж маань гардаг гэдгийг тийм байдалтай байна. За тэгээд Нүмерэг сумын хувьд бол юутай бас нэлээ түүхтэй. Завхны одоо Завхан аймгаас ч одоо 9 утагт байдаг гэдэг тий. Монголын өмнөх төрд Манжин төр болоод Монголын төр юунд байсан гэдэг. Тэгээд энэ утагтуудын бас ихэнх нь ч гоё төрж энд одоо биеийг олж шидийг олсон ийм гоё авшигтай газар гэдэг. Дээрээс нь одоо та хэд маныг харж байна. Сумын зүүн талын хөтөл дээр тий ороод ирэхэд хүннөөс үннүүгийн үеэс одоо бүр Овг аймгийн зохион байгуулалттай байх үеэс одоо байдаг мундаг дөрвөлжин булшны дурсгал тий. Тэгэл одоо 13 дугаар зууны одоо булш хэрэгсүүрийн дурсгалууд гэл ингээл өөх түүхийг авч үлдсэн газрын хөрсөндөө авч үлдсэн ийм мундаг газар байна. Яг хоо газар дээр байсан сүм дугуйн бүх барилга юмыг одоо хэлмэгдүүлэлтийн бас хэцүү шуурганд өртсөн байт юм байлээ түүхтэй. Тэгээ газар дор одоо байж байгаа хөрсөндөө одоо байж байгаа энэ бол үнэхээр гайхамшигтай түүх. Тэгээ энийг одоо манай шинжлэх ухааны хүрээлэнгийн шинжлэх ухааны академийн одоо түүх археологийн хүрээлэнгийнх нь бол хангалттай сайхан одоо YouTube нэвтрүүлэгтэй YouTube-ээр одоо нэвтрүүлэг контентууд гаргаж байгаа. Энийг бас залуучууд дүүнер маань нэлээд сайн үзэж харах хэрэгтэй байгаад байгаа юм тий.
Тиймэрхүү байдалтай байна. За тэгээ замдаа яг олон улсын гадаад мэдээ юмыг үзлээ. Зөндөө олон юмнууд үзэл явлаа замдаа. Хэдүүлээ явлаа. За тайж маань ямар ч ясан сайхан ямар ч ясан өнөөдрийнхөө туулах километр юмыг тууллаа. Тэгээ GPS-ийн хяналтаар хэдүүлээ сайхан барьж авлаа. Өнөөдөр сайхан амраагаад ингээ. Өнөөдөр хараа ан хийсэнгүү те. Өнөөдөр ан хийсэнгүү. Тэгээ маргааш одоо өөрөө ан гөрөө юм хийх үлгүү те. Тэгээ ангаа хийхгүйгээ энэ амтны чи өөрөө шийдэх юм ба штэ. Одоо тэгээд одоо бол зэрлэгсээ байгаль дээр бид арчилж хамгаалж одоо ингэж яах үедээ бол одоо эзэн хүн мэднэ. Ан гөрөө хийх яах тавих үгүй. Тэгээ өнөөдөр одоо ингээ хоошид бол тайж байна ан хийх хоолоо яаж хийх биеийн байдал хоол хүнсээ яах сэтгэл санааны байдал бүх юм одоо өөрөө зохицуулж амьдрахаар байгаад байгаа. Тэ. Тайж маань тайвширсан байдалтай сайхан байчих шүү. Сайхан хийж гинөө. Тэ. Нутгаадаа явж байгаа. Энэ амтэн зөнгөөрөө мэдэрч байгаа өө. Тэ. Нутгаадаа явж байгаа. Одоо ингээд бүтэн одоо тэтгэвртэй гаргаж байгаа та. Тэтгэвртэй гэхэд одоо ашин жинхэнэ чөлөөнд одоо жинхэнэ одоо байгаль да. Өөрөөр Монгол лагч тэ. Тэ. Ирэх чөлөөт амьдралдаа ороод. Миний дүү чи бас их хайрлаа. Энийгээ илээл арчлал хамаг үд мүдийн засаал. Тэгэл явах юм. Тэгэл хамаг ариун цэврийн бүх асуудлуудыг бүгдийг зохицуулах юм аа. За тэгээд хоёр ах маань өөр санаа сэтгэл юу байна? За бүрэгдийнхаа тухай жоохон хууч яриануудаа дэлгэрүүлээд өнөөдрийн оройд зориулаад тий? Өнөөдрийн оройд зориулаад өмнө зөндөө юм ярьсан дөө. Одоо хойш зөндөө юм ярьна. Одоо түрүүн чигээс ярьжээ. Бүргэлдээ хүмүүс маш ихнээс гаршуу. Амжиргаанда ашиглаж ирсэн. Одоо хаад ной баяд болсоо дээр тэр зугаасын өөрсдөө нэг тэмцээн оролдоо тий. Хаад ядуучууд бол амжир Одоо нэг арабууд шонхор уралдуулаад байгаа шиг тий. хаад ядуучууд бол амьдралынхаа одоо юу болж байна? Амжиргаа залгуулах гэж тий. Тэрүүгээр авахулсан анг одоо ангаасыг бусад арилжаалж наймаалж тэрүүгээр Амжиргаагаа залгуулж ядуу уулзууд тэгж байгаа. тийм. Би нэг ёо түүх яри. Аха. Манай энэ одоо энэ Шинжаан Алтай аймаг гэж байгаа тий. За. Тэнд 1860 онд Өмнөх нөгөө нэгдмэл байх үед байна шүү дээ тийм ээ. тэр нэгдмэл Тийм ээ. манай Өөр Монгол, Ар Монгол нэгдмэл нэгдмэл байсан. Тэр үед манай Казак үндэстэн бол ихэнх нь тэр юу байсан. Шинжаан гэж. Шинжааны Алтай аймаг. Тэнд байж байхдаа одоо хүмүүс манай анхны одоо тэр шахуу гэж алдарт одоо бүрэлдэхүүн баян хүн байна. Тэрний амьдрал маш их баян. Бас түүх шашир дүлдсэн баг уу? Тэр үний намтар үлдсэн байна уу? Маш яд тий түүх шаширтай. Намтар үлдсэн. Маш ядуу айл засал одоо тийм хүүхд байсан. Тэгээд явж байхдаа нэг өдөр харсан чинь ёо талд ямар нэгэн амтны бариад хийж байгаа нэг бүрэг тарахгүй юу? Харсан байна. За. Залуу тэгээд хараа. Аяа бүрэгчэнд маш их сардлаа ицсний дараа иш чаддгүй. Тэр тал газар Зөв. сардлаа ицсэн юм чинь тэгээд дээш хөөж чаддаг. Тэгээд нөгөө залуу яасан гэхээр хөө тэр бүрүүдийг барьсан юм байна. Хөө тэгээд дээлэр хөөж очингуудаа дээрээс нөгөө Дээлэр ухчаад гэртээ бариад аваад тэгсэн дээр маш их хаач үүрэлтэй байсан. Хаан гэдэг аан сайн байд. За. Тэгээд тэр бас одоо юу ч мэд хөгшүүдээс асуугаад одоо энэ бүргийг яаж гаршууд тэр бүгдийг сураад тэр бүргөө тэр аан барьсан. Аха. Бариулаад удаа тэр үед бол бүрүүдийг бол явна. Аха. Явж байхгүй шүү дээ. чинь унах унаав тийм ядуу баяны
засаг залуу байхгүй. Тэгээд яасан гэхээр нөгөө өөрийнхөө хонь хариулдаг тэр тооны шар тий саргийн шар хайны шарыг хамрын цолоод унаад явдаг гэсэн шүү дээ. За тий дөрлөөд тий. Тэр хайны шараараа тэр Бүргдээ бариад. авах. Тэгээд одоо энэ эхлээд нэг ганц хоёр авах. Тэгээд хүмүүс тэр хай 80 дуусна. За нэг чихүү залуу нэг бүргэд байсан юм байна. Тэр сайн бүргэд. За тэгээд тэр нөхөр одоо хит ан байрлаа тэрийг ангийнхаа үсийг зараад хүмүүс одоо хойно ороод ажиллаа. Тэгээд нөгөө 80 дууд зингээр очсон. За хөөе бүргэд надад үнэ. Оо за. Гэхдээ зүгээр авах бэ. Самд бол нэг 12 хойно ганцхан салийн үнэ. Онгоны ганцхан хоёроо чигнаад Ондог үнэрсэн байна тий. Тэр үед тухайд тийм анч бүргдээс бол үнэ хайрлахгүй шүү дээ. Тийм байна. Хайн бүрг. Тэр одоо та манай одоо урдааны хоёрыг яаж үнэлж тий. Тэр үнэлдэг байхгүй. Нөгөө галт зэвсэг юм хөгжөөг байхгүй шүү дээ. Тийм ээ. Тийм ээ. Бүргэд бол нам байдаг байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэр бол өдснөө тавьдаг бүргдээс байхгүй. Тэгээд нөгөө нөхөр яасан гэхээр наа тэгээд одоо өгөхгүй аргагүй тэр өссөн малын аваад өгсөн байл та. Тэгээд авсан малаа тугаад бичсэн чинь тэр бас. Ёо хожирээ тэгээд ажиж басны бүрд гэсэн. Тэр чинь бүргэдийн өгтөө хүн байл та. За. Тийм. Тэгээд дахиад бүргэд бариад тэрүүгээрээ бас маш нэг тас. Тэгээд тэр бүргүүдээрээ ерөөсө баяжсан байна. Тэр хоос юу ядуу хүн тэр бүргэд гаршуулаад суугаад нөгөө тэр ноёноос авсан мал нь өсөө тэрэн дээрээ бас тэр маш алдарт бүргэдчин болоо. Тэр алта Шинжааны тэнд бол нэгт баян хүмүүс тэрний одоо өрөө дун одоо манайх шахуу манай хүмүүс одоо шахуу хүмүүс бодоо сайн шахуу тэр шахуугийн өрөө хүсэнд манай баян юм байж тэд нар бол янз бүрийн тэр шахуугийн талаар нөгөө бүргэлээр барьсан талаар англисын талаар янз бүр хуучээ тийм бид тэднээс дуудсан юм бол ингээд бүргэл бол сая тэр анхны нэг спорт амжираа хүний амьдралыг нэг дэшнүүж хийсэн. Иймэрхүү тэргээр маш их баян энэ болж ирсэн юм даа. Жоо. Алта Шинжааны төлөө 160 дон, 70 дон амьдсан юм. За. Тэгэхээр бүргэд бол төндөө тийм их усаар хөргөдөг. Тэгээд дараа нь яас бүргэд бол сая их өрнчээд. Өөрөөр төрсөн нутагтай гэдэг түрүүгээ ярьж Аавал нутагтай ирдэг. 1992 онд манай Дэлгүүн сумын 3 дугаар багийн Камилхан гэж хүн байсан. Тэр бас нөгөө бүргэд аваа явуулсан байхгүй юу? Казахстан руу аваа явж байгаа. Яг Өөрийн гаршуулсан бүрэгдээ нөгөө Казахстан явах та. Гайлдэр очсон байгаа. Орсын гайлдэр очсон чинь тэр амттай авахгүй шүү дээ. Бөөн бичиг цаастаа байх шүү дээ. Тийм. За Эрүүл ахвай. бүргэдийг чинь ерөөс авахгүй гэх. За боёд 50 явуулсан. Өөрөө газраа гарлаа. Бүрэгдний хилээр нисээд харагд очиж суулсан байгаа. Суулсан дараа тэгээд гайлаас бүх ачаараа гараад хийж гарсны дараа шуун нисээд бүрэгдэн. Камазаар нүүжсэн. Камаз дээр ачаан дээр гараад бүргэдээ нөгөө
Дуудаа. хүрээд ирсэн тэгээд. Хилчэрчсэн байхгүй юу? Хилчэрчээд Ямар өөр юм бэ? Мундаг байх шүү. Аа ярьсан байгаа. Ааха. Аа яа тэгээд манай Казахстан очсон. Казахстаны талбараа мүүлж очсон байна. Бүр очсон. За. Тэнд очоод байжсэн тэгээд тэр зүүн очсон тэгээд намар болоод жишээ одоо ангууд үлхийш анхны сас оронгууд тэгээд бүгд анги яагаад гэвэл анхны сас нөгөө анги бүр гадаг манайхан бол хаан санаар гэдэг. Ангаяо. Тэр анхны сас. Тэр анхны сас ороод бүгд одоо анги хийх болоо гарсан. Гарсан чинь бүгд нэг л яваад нийс юухгүй яав. Сэтгэл санаа өөр болцсон. Тэгээд дуудаас Би юм байл. ангус юм нийсэхгүй. Ааха. Урд нь маш сайн тэгээд газар нутгаа тэр очинд дасаагүй байгаа юм яа. Тэр бизнес болсон байна. За ийгээрээ газар нь таарахгүй эсвэл одоо юугаа санаж байна. Ийм анти зовхоо байж. Тавьж яваад тэгээд тавиад хөлд нэг сагаан яа. Аа. Яа. За. Яа. Нийсний дараа нэг 2 сарын 3 сарын дараа тэгээд нутагтайсан. Дэлгэн сумд ирсэн. Тэр ахтын нэр нь яг таньсан байна. Нөгөө халууханы бүрхний хүрээд. Тэгээд тэр бас ярьсан байхгүй. Тэгээд за би бүрдээ буцаад явуулсан очихно. Ажиллаж байгаа тий. Ийшгүй болоод тий. Цацлаа. Тавьчлаа. Тэгээд 2-3 сарын яг тэр үржинд яваад байсан. За. Тийм. Одоо тийм одоо түүх болоо. Хэд түүх байна. Тийм одоо бүрүүд одоо юм байна дөө. Тэгээд манай нөгөө яруу найрч чи одоо яс бичсэн байна. Монголын тэнгэрт дүүрсэн бүргүүд хүний газарт өдөө хаяхгүй гэдэг. Энэ бол жинхэнэ эх оронч тэ таксэн одоо амтэн хүртэл За Монголын тэнгэрт өссөн бүргэд тий. Одоо энэ бүргэдийн тухай хэлвэл зөндөлд одоо манай ард юм бол бүргэдийн асуу яаж байх бүгд найрын ухаантай байна. Тэгээд бол барих хөтлөө бүр найрын аргатаа янз бүрийн тэрийг одоо тороор байна, өөрнөөс нь тэгдэхээ авна, хавхаар байна. Хавх уурхаар тий. Уурхаар янз бүрийн аргаар бариад тэгээд зээлгүүрүүдийг гаршуулахаар байна. Дэгдэгээс нь Бүр багааснах болоод өсгөх. дэгдэг байхдаа авсан бүрүүдийг гаршуулахаар бас нэг зээлгүүр нөгөө том болсон бүрүүдийг гаршуулах нэг өөр тийм нарийн арга ухаан нэгээс нэг шинжлэх ухаан байна. Тийм одоо тийм таван синемэтик юм байна уу одоо? Ер нь бол яг энэ 5 ушуу малыг гаршуултагтай л адилхан ингээл гаршуулах юм л да. Яг зүгээр одоо бол тахи хулан идрий ч юм бол гаршуулж болохгүй байх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бүргэд маань ер нь бол малтайгаа адилхан, юутайгаа адилхан бас өөрөө гаршуулвал гаршиж болохоор тий. Чоныг бас гаршуулж болдгоо гэж байгаа шүү дээ. Тэгэхэд бүргэдийг гаршуулж болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол маш мундаг юу байна тий. Уламжлал, дөвх уламжлал юм байгаад. Энийг бол ерөөсөө хүн маш бараг би хэлдэг шүү. Одоо манай эдний өмнөх бараг хүнийг задраад боодын нэг юм байсан гэж бараг харгал хүнийг анхны нөгөө амьдны гаршуулж байсан байгаа шүү. Тийм. Мал тийм хоёроо. Тэр бас энийг гаршуулж ирсэн. Тийм л байна. Тийм л. Энэ шүүх түүж одоо мундаг эртний юм байна. Янз бүрийн одоо тэр хатны зураг бүр тэдний харж авах хүний гаршуулж ирсэн. Энэ Америкт инданчууд эдгээр бүргэдийг гаршуулсан юм байт юм болов уу? Тиймэрхүү юм болов. Просто сонсож байгаагүй тий. Би ч одоо Казак төмний л бүргэд юм гэхээс одоо урд хятадууд бүргэд гаршуулсан гэж сонсоогүй. Оросууд гаршуулж ирсэн гэж сонсоогүй.
Тэ. Ерөөсөө алтаа нуруугаа дагаал. Тэгэхээр энэ нэг мундаг юм нэг үндэсний нэг юм чухал юм байна тий. Энэ Тий. зүч хаан маш олон бүрэгдсэн байж бүрэгдэр ан хийлгэсэн түүх. Тий. За. Бүрэгдээ ангийн бүтэн баригад байгуулцаа. Зөө. Юуны түрүүн дээр та түрүүн дөрж ш нөгөө бүрэгдийг бариад тэр нөгөө нэг гар дээр одоо ингээд нөгөө морь дээр ингээд явж штэ. Тэгээ одоо бол байгальдаа бол өөрөө хөдөлгөөнгүй суурин дээр ингээд сууж байгаа тийм үү? Гар дээр авч явхад өөрөө тэнцвэрээ олдог тэр юм яаж олгодог гинэ? Тэрийг тэрийг яаж олгодог гинэ? Байглаас барьж аваад одоо нэг гар дээр одоо ингээд тогтоогод явж штэ морьтой явхад хөдөлгөөнтэй суур байгаад штэ. Ингээд хөдлөө морь хаашаа тэгэл газрын бартаагаар тий. Тушаатай. Тэгээд өмнө нь тэр уян дээр суулгаад яаж тий. Тэр юу байхгүй. Ууч одоо тэр ийм алцмод ацмод дээр нэг хич татчих юм байна тий. Морины уян шиг сур сур татчих. Сур тат. Сур татдаг л тэр гар дэвтийг ингээд хийдэг байхгүй. Тэгээ нөгөө бүргэдийг одоо олон цагаар гартаа суугаад явж байгаа. Тэр үед одоо гар чинь шүү дээ. 10 үдийтэй. Тэр 20 гар заа. За. Тэр дааж явах гэхээр гараасаа ингээд нөгөө балдаагаар имэйлийн хавцандаа юм тулаас байдаг тий. зөрүүлтийн дээр юу хийчих тулдаг газар юу вэ? Тэгээд тэр ахмад балдаа тэгээд тэгээ тэн дээр дараад тэгээ өдөржингөө анги өрөөгөө гэл. Гэхдээ нөгөө сургахтаа тэр нэг уян дээр суулгаад нэг дасгал хийлэгдэг гэдэг чинь тий. Тэр бас мундаг чухал юм байна. Тэр маш чухал юм байна. Аргаах гэдэг чинь нөгөө хоёр мод шон босгоно. Энэ дээр ингээд олс 10 татаад тэр 10-нд яг гол нь бүргэд суудаг юм хийн. Дахиад мод. Дахиад мод. Нөгөө савартан таарсан бүдүүн мод. Иймэрхүү мод хоёр талаас яагаад тэр юм биш үү? Тийм байна. Тэгээд бүргэд одоо тийм байна. Тийм байна. Тэр жоо хөдөлтөд тэр чинь ингээд дүлжин дааж. Өдөр дандаа нөгөө эзэн хөдөлж тэгээд нөгөө догшин бүргүүдийг сурах арга байхгүй. Зөв. Одоо догшин сая байсан бүргүүдийг тэгээд унтахгүй. Тэгээд жоон унтаад зүүмүүдээр ихээр үргэлжлэх хөдөлгөөнтэй суур болох. Тэр. Дахиад сэрчгээд байнгын тэр хөдөлгөөн дүүжин дааж юм болоод сууж авах. Тэгж жаал тэнцвэрээ олох дасгал байна шүү дээ. Үндсэндээ 7 хоног тийм онгороод идэх байхгүй. Тэгээд эзнийхээ өгсөн оол мундаг нарийн юм байна. Энэ тухай бол анх сонсож байна тий. тэр бол тэр бүрэгдчихдээ бас тийм байна. арга ухаан. Тийм байна. Тэгээд хоолын цай өгөхгүй тэгэхээр унтаа өөрчлөн жоо тэгээд хэд хоног яаас дараа ангөрөө бариад тэгэхээр хоолын нөгөө нэгэн тавьчаад жоохон мах зүгээр нэгшрээд гартан зугаад байгаа юм. Тэгээд тэгжээс нөгөө чаргаа гэж байгаа. Чаргаа гэдэг чинь нөгөө өнөөгөө хяас туулан ас битүү өвчөөд дотор нь өвсөн шигэд толгомдаа тийм байна. Уулсундаа тийм тулам хийждэг. Тулам хийгээд тэрийг чилдэг байхгүй юу? Чилэнгүүд нөгөө хөдөлж амтан гэж бодоод нөгөө тэр уулнаас бүрдээ тавтай ангуу тэгж олондоо хийлгэн олондоо к냥 тэгж ажил нөгөө сурах шүү дээ. Тэгээд бүгд цусны дараа тэгээд ангуу тавина. Үний хяс. Ёо. Туулаа муу авах үү. Тэмэр. Зөв. Тажман сайхан юу ачихсан, амарчихсан, сэрэгцэн багш. Малгайг нь авч болох уу? Малгайг нь аваад цаах. Тэнүүд хаарц марцвал. Янз юм байгаа шүү дээ. Нүд. Дагшин ширүүн аа. Хошоо өтер бол одоо жинхэнэ яг ав ээдэг дэр гэж байгаа юм тий. Энэ хүн бол энэ дамсын үеуд маань бас бүрэгдсэн байсан юм аа. Энэ аав нь
Асны аавынх нь ах нь Баялуулаа гэж юм байна. Одоо бүргүүдийн тэмцээнд олон орж байгаа Бүргэдийн баяраар тий. Өргөө гэж дүүн байна. Бас өөр хэмлээ. Хинжвэг гэж нэр дүү. Хинжээ гэж энэ юунод бүргүүд цаад үсээ байна. Дамсын хамаатан бүргүүд. За би болоод чамтамнаас гарлаа би энэ бүргүүдийн тухай өссөнийг сурсуныг анх байрсныг гэж ахын тухай ярьчи. Би болоод 75 онд 8 дугаар анги төгсөөд авта хамт бүргүүд бариад аан байхыг сонсоод тэгээд 3 жил яваад тэгээд 78 онд сэрт яваад 81 онд сэргийн наваа хааж көрж ирээд тэгээд нэг Ах зэрэг таашаа явсан гэлээ. зүүн байна. Зүүн баянгийн зэрэг. Оо. Зүлэг ногоо. За. Сэргээс 10 сарын 15-нд сэргээс ирээд 11 сарын 1-нд нэг 180 адуу аваад маллаа тэгээд бүргët бариад. Нэгдлийн даалгавраар. Тий, нэгдлийн даалгавраар. За. Явжсэн одоо 20 жил бүргët 180 одоо аваад аль нутагт одоо Толгов сумын харьяа нутг, Дэлүүний нутг, Лондоныг хэлж байсан байхгүй юу? Улаан туг нэгдэл. Лондоныг хэлж. За. Тэгээд Уайлж гэж нэг захиргааны дарга байсан. Сумын дараа. Сумын нэгдлийн дарга. За. Тэр одоо сэргээс ирсэн хүн 15 хоног амарна. Тэгээд малч бол мал өгнө. Тэр. Жолооч бол машин өгнө. Шоолтон бол шааж өгнө. За. Тийм. Тэгээ тухайн үед энэ адууч юм байна гэд. Тэгээд би адууч хүн болоод. Хэдэн адуу аваад. Тэгээд над аваад. За. Тэгээд адуу аваад анх гарсан газар нь ямар газар байх вэ? Хар хатуу гэж нэг газар. Хар хатуу. Хар хатуу гэж нэг манай ирсэн байхгүй юу? За. Одоо сайрын архины тэгэрээ дөө. Гүү ишээ. Баадаад. Дэлгүүн манай талнуур гэж Тий. Тий. Дөрөө нуур, тал нуур гэх тий. Тэр жиглээ тий. Тийм байна. Тэрнээс арай хойш юм тий. Сайн ийм тал байна. Алуур гэж би ишээ байгаа. За. Хар хатуу, улаан хатуу, хар хатуу. Цэнгэл тал руугаа юм уу? дэлгүүн талуу. Дэлүүн тал руугаа. За. Мөнх цастай тий. Мөнх цастай. За. Өвн болоод бүргët бариад, зуун болоод нэг жороомоор над гурдмаар бариад. Явж исэн залуу хүн байсан одоо. Жороомортой. Бас. Жороомортой гэж ах. Орооч бүргët бариад. Ан мангамтан байруулаад. Хафта ах дүүтэй явж исэн. Одоо бүргët болоод манай казагууд бол залуу бүргэтийг балапан гэж нэрдэг юм. Хоёр наснда нэг гэж нэрдэг юм. 3 наснда таслог гэж нэрдэг юм. За. 5 наснда ана гэж нэрдэг. 6 наснда хана гэж нэрдэг. 7 наснда хумдлог гэж нэрдэг. 8 наснда сумдлог гэж нэрдэг. За. Тэндээс өнгөснийг одоо көгчлөө. Тийм байна. Тэр яаж ирсэн баг. Бүдүүн. Тэгээ насвыг гүйцсэн. Тэгвэл одоо юу маань тий. Тайж маань одоо яг бүдүүн байгаа шүү дээ. Одоо мороор бол бүдүүрсэн бүр. Тий, бүдүү одоо. Насвыг гүйцсэн гэсэн үг. Насвыг гүйцсэн тий. Тэгээд болоо. Одоо би 94 онд бүргët байж ирсэн. Тэгээд 95 онд Завьяда Казахстан үе гэж болоод бүх мал хашаа байшингээс зараад. За бүргэтийг нэг манай хамгийн баг дүү Манарбек гэж хүн байгаад койда байж байна. Тэнд нэг бүргэтийн бүх юуг тэнд үгээд хэрэгслүүдийн. Зөв. Завьяда Казахстан үлээ. Би энэ барьж исэн бүргët одоо көгшөрлөө. Би энийг явуулчлаа тоо. Тэрийг явуулж болохгүй энэ ёстой сайн ан байран бүргët би нэг жил байр. Тэгээд би явуулж гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд 95 онд бүргët бүх хэрэгслүүдийг тэнд өгөөд би 8 сар аймаг дээр нүүж
нүүж очоод Казахстан явж чадахгүй тэр аймаг дээр амьдарч байгаа. Одоо код яваад нэг бүргэт бариад ананд яваад тэр явж байгаа. Одоо манай код нэг олон хүмүүсүүд байгаа. Байдаг олон хүмүүсүүд байгаа. Ах トゥ нар байгаа. Ах トゥ төр төгс байгаа. Одоо бид нэг жаахал ажил гараад энэ албан зохиолын гар ят сайлаа гэж хөгшөнд очоод за ийм тийм ажил хийх гэж байна. Та одоо бүргтийг хүүхдийг өгч гэж гуйсоо тэр хөгшин одоо ааваа хүүхдээ аав ээжтэй уулзаад энэ бэржан гэж хүүхдийг тайж гэж бүргтийг бид нар өгöd тэгээд бид нар одоо 14 дөрөв 15 аймагаас гараад май 1700 баха. Тий. 1700. Километр явал бүргтийг очоод сугаад гуруулаа. Хадмахта хэн дүүгээ гуруулаа. Хоточод налайканы. Янзын сайхлаа. Тий. Тэр дээр очоод нэг километр гэвтэд наашаа гарнаа одоо. Наашаа нэг километр явж. Замдаа сайхан хэсэг нисгээл явуулаад тасгалаа ягаал тий. 12 настай. Энэ манай дүүгод 12 жил 12 жил болсон тийм ээ. Тий. Одоо энэ тайжманыг одоо энэ жил 4 сар Байгальд нь тавинаа сах хэдүүлээ. Явуулах санаа байна. Тэмцээнд орсон Тайж одоо канонуудад тоглосон жуулчдад зөндөө олон үзүүлсэн олон жуулчтай зог зурганд мөнгөрсөн дөө. 12 жил одоо бас үнэхээр бас бүргэдийн гайхамшигыг ангөрөө хийн гэхээсээ гадна одоо яг хөтэ бас нэг шин цаг болчлоо бас юу ачтаа одоо бүргдээр нэ хайхтар ан хийлгээд ингээд яваад идэг өмнө бас харьцангуй дээр үе бол гайгүй болж. Тэгээ голцоо энэ сайхан өв соёлоо дэлгэрүүлж энэ үр хөвгтүүдтэй үлдээж тэ тэгээд жуулчдад одоо таниулж ертөнцид одоо энэ ертөнцийн жуулчдад ирж штэ одоо Монголд ч юм бол бас өнцөг болон бүрээс ирж байна. Эднэртээ бас энэ бүргэдийн соёл энэ бүргэдийг гаршуулдаг энэ шонхор шувуу те энийг одоо гаршуулдаг энийг бас үзүүлж байгаа манай залуучууд итэр зөндөө байд юм лээ. энийг ч одоо манай Монголоос ЮНЕСКОгийн бэлтгэл аюулцаа те энэ бас соёл урлагийн нэг хэлбэр болоод байгаа юм тийм хүмүүс олон улсын дээр жуулчид жуулчдад үзүүлэх нэг гоё том үзүүлбэр байхгүй юу? Нэг гоё бүтээгдэхүүн байгаад байгаа юм. Энийг өшөө бүр гоё болгох хэрэгтэй гоё. Ер нь бол бүр их гоё болгох хэрэгтэй. соёл соёл Энэ бүргэд гэж энэ одоо хөхтөнгөрийн жигүүртээ энэ мундаг амьтны тий газарт одоо хөрс дэлхий дээр бол чоно гэж нэг амьтан байна. А хөхтөнгөртөө бүргэд гэж нэг амьтан байна тий. Энэ бүргэдийг энэ чоныг эдгээр өөрсдөө одоо нэг нууцлаг амьдралын талаар эдгээр янз бүрийн контент юм нэвтрүүлэг материалууд бэлтгэх нь өөрөө аялал жуулчлалын аюул том татдаг тий. Тэрийг одоо ирэл хайлж байгаа тэр судлаач нарыг нэлээд чухал дагуулдаг тийм чухал юм байхгүй юу? Одоо жишээ нь Африкт одоо тэр арсланг тий арслан дээр ингээд GPS зүгээд арслангийн бүхэл бүтэн амьдралыг тэрэнд овг аймгийн овгийн зохион байгуулалт эдрийг нь хүртэл хянаад байж байгаа мундаг юм биш үү? Тэрүүгээрээ маш олон жуулчдыг, судлаачдыг, эрдэмтдийг татж байгаа байхгүй юу? Яг тэр шиг ингээд бүргэдий чи өөрийнх нь нууцлаг амьдрал юм байна, чонын тий нууцлаг амьдрал юм байна. Одоо хүрэн баавгай тий хандгай гэж энэ амьтдын энэ амьдралын талаар юмнуудыг нэлээд сайн судлах ийм юм бол одоо их хичээл байна л да тий. Ер нь бол зөвхөн одоо нэг байгаль ус одоо нэг хөрхрээгээ үзүүлэх, нэг гол усаа үзүүлэх, уул хадаа үзүүлэх гэхээс гадна энэ газар нутагт чинь амьдарж байгаа бидэнтэй зүг тий монголчуудтайгаа зүг амьдарж байгаа энэ ан амьтдын энэ гой нууцлаг амьдрал энэ мундаг зохион байгуулалт тий ан гөрөө барихын чадвар тэр хоол үнсээ бэлдэх хавар намар өвөл зун тий жилийн 4 улирлын одоо энэ онцлогуудад яаж хэрхэн дасан зохицож одоо өдний хүртэл тий бидний үе хүртэл хэрж гинүү гэдгийг ингэж бүгдийг нь одоо харуулах болвол маш чухал байгаа. Тэгээ энэний маань нэг жижигхэн хэсэг, жижигхэн хэсгийг л одоо хэдүүлээ нэг ямар ч байсан тайж гэдэг одоо энэ
байгаа амтнаа байгальд нь тавих гад одоо ингээд 4 сар тэгэл одоо яг байгальдаа гарна да. Тэгэл орч өсө хүүтний энэ айхтар эрчим буураг тий энэ айхтар хүүтэн ийм байхад бас одоо чи байгальдаа тасан зохицгээ тавихад бас бидний зүрх сэтгэл өвдөд байна. Тийм болохоор ямар ч үс энэ догширсан үүднийг хэдүүлээ өнгөрөөн тий өнгөрөөгд бүргэмдэн бас хоолож идэг байвда дасах гэж маш их яг тий дэгдэгэн аваад ичи цамтж тий хүйд дулаан газар одоо энэ их байгаль нь яг байгалийн жинхэнэ тохиромжтой үед нөхөр. Яг тий. Яг тохиромжтой үед нь тий. Тэр нэг хүйд биш, нэг халуун биш тий. Тэрийг нэдүүлээ тэгээ сайхан хүлээж агаад гоё. Шоол нэрвшин. Тавинда. Хавар тийш тайвар нөгөө таруу зурм ихсэн. Тий. Гараад байна. Яг зөв. Тийм одоо бол үнэг хэрс туулаа гурвал байна. Хавар болоод ирэхээр чинь хулгам зурм гараад ирнэ, юу гарна? Таруу гарна. Тарууч чинь одоо жинхэнэ барина шүү дээ. Одоо данаа нутаг таруу их элбэг байгааг ч хэлэхгүй манай нутаг тий. Тэгэхээр ч одоо тэн дээр тарууган дээр жинхэнэ зүйлэндээ. Хавар сайхан таруу барьж сургаад тавьчихмаар юм тий. Нэмээд нэг эрдэм биш дээ. Тарууны ан ер нь хийж байгаагүй тий. Тий, үнэг ярьсал туулаа. Тийм. Тийм таруу барилгүй тийм. байдаг ч Оо яг одоо байгальтаа бол бариад идэх гэлээ. Байгальтаа бол бариад идэх. тэрхсэний түнэш таруу. Гэхдээ байгальтаа тарав гэж нэг юм амт махын мэдрүүлээд тавьсан дээр баха гэж зүгээр бодож ийн яг жижигхэн юм да. Манай бодлоо дээр 100 цагийн бүргүүдээ тэр бүр тэжээгээд таруу гарууны мах өгөөд бүр таруу энэ өдөө хайдаг байхгүй. Жилд нэг удаа одоо амт гэсэн үсээ хайдаг шүү дээ. Тэр юм шиг энэ өдөө хайдаг. Түлээх За. түлээх суулгын түлээх гол тусаад түлээх гэдэг чинь нөгөө Гоожуулна тий. өдөө хай. Өдлүүлнэ. Тэгээ шинэ өдлөнө. Энийг сайхан таруулах хэрэгтэй. Тийм. Таруулж махалж нөгөө Өдөө хай нөхөс тийм. үсээ хайдаг шүү дээ. Тийм тий. Тэгээд үсээ тэр Адуумал ч гэсэн хөөврөө хайдэн штэ таргалж өдөө хай. Өдөө хаяад тэгээд шинэ дургуун гэдэг. Тэгжэл дараагийн өвлийн ханд бүрэгдэв хавар тишээний чинь хоол тэжээний сайн өгөөд өдөө аюулаад тэгээд зун тэгээд сайн хоол өгөөд тэгээд зун нөгөө шинэ үдэн сайн ургана. Ургаж сайн гүйсээ тэгээд намар анхны сасаа тэгээд Тийм. аан гардаг байхгүй. Тийм. Өндөр яаж тэжээний Үнсэн тийм ээ. Айхтар чухал юм байна. Тэгээ үнсэн одоо тэр өөрийн нэг одоо жигүүрийн тэр том өднүүдээс гадна өөрт нь одоо адуугаар бол одоо хөөвөр гэж суудаг шиг тийм нарийн өд бас сууд юм байна. Маш их юм сууд юм. Тэгжээж нөгөө нэг өвлийн хүүтнийг авч гардаг тэрэндээ гардаг. зун тэрэнд нөгөө эзэн бэлддэг байхгүй. Тэр өдийг буулгаад шинэ өд гаргах. Тэгээд тэр сүүлнийх нь тэр юуных нь энэ чинь бүх тоотоо сүүл нь 12 кг 12 юу тэр Даалгавчны үзүүр 10 хэдэн өдөлтөй тэр том бүгд Тийм байна. тэгээд тэднүүд орсоо одоо юу гүйсэлж Зөв. Тэрийг нь тоолж. Даалгавч нь тэднүүд Үхэм нарийн. сүүл тэднүүд тэр тоо яг гүйсэлж байхгүй. Тэр чинь нэгдүгээр бол сайн ниш чадахгүй. За тэгвэл манай Бэргжан дүүч одоо энэ 100 ямар ч байсан тайжид 100 ч бишээ хавар мус ханзрангуутар загас бариулж сурах хэрэгтэй байна, таруу бариулж сурах хэрэгтэй. Тэгвэл тэгээд хоолных нь нөө нэр төрөл нэмэгдээд тийм баг хүнснийх нь зөвхөн 3 төрлийн хоолтой бол нэр төрөл нэмэгдэх юм байна гэж яг хошигнж байна. Гэхдээ бас бодоочтой л юм байна тий. Бүргэд одоо ингээд тавиад өргөжлөлд оруулах гэж тавьж штий. Зарим нэг хүмүүс бүргэдээ одоо сайн анчингдээ тавихгүй удаад Харин тийм хайрлаад тавихаас хайран болоо тийм байх. Тийм л баг тий.
тэр үйлчлэлд орно. Тэр чинь сургана гэдэг чинь тэр хүний бас олон жилийн хөдөлмөр байгаа шүү дээ, тий. Гэхдээ бүрдээ бас бодохгүй. Тэгвэл бүрдээ бодох шүү дээ. Байгалийн амтан байгалийн зам ёсны тэр үйлчлэх хэрэгтэй, үйлчлэлд орох хэрэгтэй. Яг зөв. Тий. Яг зөв. Тэр тавьгүй тэр уяада харж тэр бүргэдсэн бас Тий. зам ёсны өөрийгөө хайж хайдаг юм байл да. Уяада суусан ч гэсэн. Тий. Манайд нэг хуучны хөшгүүдийн би ярианаас сонсон. Хүүхд байхлаа сонсч байсан. Энэ би нэг манайхны нэг хүний бүргэд олон жил тэгээд суусан байгаа юм да. Тэр 50 тавихгүй байдаас. Аа. Тэгэнгүүт тэр нэг өдөр тэр үржлийн үеийн шүү байгаа. Тэр бүргэд тэр нөгөө хаяа тавиад нөгөө дууддаг байхгүй юу? Нөгөө чаргаа дуудна. Тэгээ сайн туудаан гоё байцаад хоолоо. Тэр дуудна тэр дээр хатан цуулчаа дуудсан чинь байхгүй нисээ. Яа тэгсэн. Өөрөө жилээ за. Бас нэг бүргэд нисчихсэн байхгүй тэр. Тэр. Тэр чинь нөгөө ээр бүргэд байсан. Тэрийг дагаа. Тэрийг дагаад яг нөгөө хараа суугаад байсан бүргэд. Дурна. Тэгээ дуудаа суусан тэр бас нэг бүргэд нисээд хоёулаа. За. Тэнг тоолоод дээ доороо. Оо за. Тэр. Ах тэр жаагаад тэр хойноос нь тэр эзэн шаарч мороо. Тэгээ очоод араас нь бариад ирчихлээ. За. Тэр чинь энэ бүргэлдэхүүн амжилт нисч явахдаа өргөжлөлт орд тэр юм. Дөө дөө. Тий. Тэр чинь тэр бүргэлд яасан яг тэр өргөжлийн цаг нь ниссэн чинь тэгээ очоод нэг за. бүргэлдээ ийм. За. Тэгээд тэр бүргэлд одоо тэрэндээ сууж агаад өндөгсөн юм байна. Гэртээ. Гэртээ сууж агаад тэгээд эзэн чимээж одоо энэ нэг өндгөл харагдав. Тэгээд тусан нэг юу үүр засаад. Тэгээд одоо энэ бол маш хоор тоглолт. Тийм. Ганцудаа ингээд яста хоорон байрлуулсан бүргэд тийм ээ. ингээд үргэлж ороод суугаад өндөх гаргасан. Гарахад ганцхан өндөх гаргасан. За. Тэгээ би энийг бол ерөөсөө хуучны өвчүүдээ сонссон тийм. Одоо энэ Айхтар юм байна. тэгтээ тэр усны хөтэй. Тийм хөвчүүдээс сонсчихсан юм. Зэнүүд тэгээс тэр бол маш сайн тийм анч өгөөд олон жил доохоо яахааргүй тэгж явна. Өөрөө өөртөө ингээд зөндөө тасан. Юунаас за одоо хоёр мэлээ хаста хоёр ах маань одоо 60 гараа хүрээд тэ одоо хэлбэж явж гин. За тэгээд ерөн энэ нийгэм одоо энэ Монгол улс маань тэ одоо яг зах зээлийн нийгэм жилжээд 30-аад гаруй жил болж байна тэ. Энэ үеийг одоо жинхэнэ биеэрээ туулсан одоо баруун алс хязгаар нутгийн хоёр ах маань байж байгаа. Тэгээ энэ талаараа ерөөсөө юм ярихгүй. Тэгээ энэ нэг өөрийн өнцгөөс хэрхэн яаж тайлбарлах вэ? Энэ талаараа нэг жоохон юм яриач. Тэр талаар чинь би нэг түүх юм сонсох гээд ингээд байгаад байна. Ой ярих юу байх тий би одоо анч хүнч биш. Би өгөн төсвөрийн дууцуул гэсэн чинь. За. Тэгээд манай 30-ны сар үеиг байсан. Тэнд зураач баримттай. Тэгээд дараа нь багшийн дээд зурхөлний багш англи сураад сургуулийн захсэл бужигнаан нэгтлээ. Тэгээд бужигнаан дораад бужигн багшаа хэдэн жил хийлээ. Дараа нь 8 хийлээ. Аймаг дээр багшаа гээд. За. Манай сургууль төлөвлөлийн төв гэж байсан. Сургууль донд. Тэнд зурхөлний багш дараа нь манайх өсвөрийн зохион төлөвчний сургууль гэж байлаа. За. Тэнд бас багш байгаа. Тэгээд
2000-аад оны үед бас нэг сургуулийн нэг самтаа зарим хасаад тэгээд багш нарын бас самт монголоор маш хүнд байсан үед дээ. Багш нарын сайд багш эмчнэрийн сайд давж чадахгүй тийм хүнд үед байсан тэр үед бас тэр сургуулийн татгуулгаад манаас үүрэг тэгээд багш нарын зарим самтлаар хараад зарим өөрсдөө тэгээд 2-3 жилийн сайдын юу байгаа самтлаар тэгээд 아주 그거를 잘 좋아한다. 다른 깜빵 신경하고 되게. 현재 이제 뒤로 잘 ялгахгүй. Зүүндөө хийг бүх юм ийсэн. За. 현재 위에 되게 За. 비디오에 되게 나다. 티켓 따라. Аймаг орон нутгийг яг баг хөгжил байна те. Баг жоохон хөгжил. Одоо ингээд тэр хамгийн тий яг бидний үед тий би болго яг жоо дүүж гисэн бас ингээд нөр төмөр замын салбарт олон жил ажиллаа. Тэгээд ям тамгын газарч бас зөндөө ажиллаа. Сүүлд яг энэ аялал жуулчлалын салбар руу бас тодорхой хэмжээний хэдэн дүүнэр бас ихтгэл үзүүлээд ингээд явъя хамтраа гээд тэгээд зүтгэжил байна л да. Тэгээд яг би өөрөө уул ах уу юм маань бол мэдээж хөдөө аж ахуйтай бүгд өвөмгийн хүүхэд. Тэгээд авч өөрөө онцгой байдлын чиглэлийн хүн галын чиглэлийн хүн ээж маань багш байсан ингээд хуучин ах уу байсан учраас өөрөө уул хадаар дэмэд эндэг ийм ах уу байсан учраас энэ салбар өөрт айгүй ойр санагдаж байна. Дээрээс нь яг энэ маш давуу нарийн юм болвол энэ юмаа өөрөө бизнес болгох. Дээрээс нь одоо гадна дотны олон төрлийн арын шинтэй ийм хүмүүс ирнэ те. Олон төрлийн ах уйтай хүмүүс ирнэ. Энэ болгоныг нэгдэн нийлүүл нэг группт гэхэд л одоо жишээ нь 10 14 хүн ирлэхэд 14 янзын хүн л ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэр 14 нөхрийг тухайн нэг 15 хоногт 7 хоногт те одоо хэрхэн яаж юу үзүүлэх үү, хэрхэн яаж санаа сэтгэл нэгтэйгээр одоо энэ аж жуулчлалын бүтээгдэхүүнийг үзүүлэх үү, таниулах уу, те аялуулах уу. Энэ бол маш мундаг том хариуцлага байт юм байна. Тэгээ хүнд мэдээж сэтгэлийн таашаал нүд баясна, те үзэж байгаа, харж байгаа, сонсож байгаа юм болгоно нэг хэвээр сэтгэлийн таашаал амарсан мэдээж тэнцээ чинь зардал мөнгөө төлөөд амрах гад, аялах гад дээрээс нь одоо Монгол улсыг тухай бүрээр нь одоо судлах гад ингээд одоо ирсэн ийм хүмүүс байж байгаа тий. Тэгээ өөр тэр хүмүүсээ бол мэдээж улс орны нүүр царай болж байна. Тэрийг одоо хурж ирэхээр нэг зочдууд байлгасаар байгаа явуултай биш тий. Ингээд биш. Ингээ сайхан газар орноо үзүүлж ин дээрээс нь ах уу соёл ийм юмнууд маш чухал байна. Энэ үн өөрөө дахин давтагдчихгүй юм л да. Одоо жишээ нь 50-аас ирсэн хүмүүс, Японоос ирсэн хүмүүс гэхэд чинь л одоо энэ бүрдийн соёл юм чинь маш мундаг чухал байна. Язгуур урлагийн тий одоо энэ бол морин хуур өдр маань бол дахин давтагдчихгүй зөвхөн одоо тэр хуурын их шиг юмыг бол яг хүн ертөнцийн дээр байгаа бүхэл хүн уярдаг, хайлдаг, одоо тогширдог, ширүүсдэг юм л байгаа. Янз бүрийн аж цантаа. Тэр болгоныг уйраахын уйрааж те ухааруулахын ухааруулдаг ийм одоо мундаг хөгжмийн зэмсэг юмнууд байна. Дээрээс нь аялгуунууд зохиосон одоо юм мундаг алдартай хөгжмийн зохиолч нарынхаа хөгжим юмыг те тэгээд дээрээс нь зохиогч нь үйл мэдэгдэх одоо ардын гэдэг тодтолтой те ардын дуу, ардын уран зохиол, ардын одоо хөгжим те энэ одоо хөгжмийн зэвсэг юмнуудаар ашиглах одоо бие биелгээ те ардын язгуур урлагийн энэ юмыг айгүй их сонирхож байна. Жуулчдуу юм бол ер нь бол бидний энэгээр л ондоошх юм байна. Тэрнээс бид нар одоо юм Дубай шиг байрлал, байшин байрлал, байгууламж одоо тэр нөгөө нэг химэл оюун ухаанаар одоо зохион бүтээгдсэн юмнууд те энэ юмнууд гэж одоо шинжлэх ухааны технологийн дэвшлиг үзүүлж чадахгүй юм чинь бид байгальтай хэрхэн ойр амьдарч гин, байгальтай хэрхэн дасан зохицсон гин, яаж одоо ер нь бол энэ байгальтайгаа хамгийн ойр байдаг ард түмэн манайхан гээд одоо тодтоод байгаа штэ. Хамгийн ойрхон аж ахуйтай те хамгийн ойрхон байдаг, байгаль орчноо хамгаалдаг, газар усаа хамгаалдаг,
адуу малыг хүн болгон бариад мордоод унцдаг тий. Жохон дөрөл байх нь юу байх нь болохоос айдсал байх нь болохоос шууд одоо мордуулахад л цаанаасаа одоо сунд нь байж байгаа нь шүү дээ. Тиймэрхүү юм онцлог юмнууд зөвхөн бас Монгол хүмүүст байна гэдэг юмыг ойлгоод энэ адуун дээр мордоод тэгээд адуутай цуг 7 хоноод явсан жуулчийг адуунтай хайртай болж явах жишээтэй тий. Иймэрхүү юмнууд байгаад байна тий. Дотоодын жуулчдад ч гэсэн байна. Тэгээ манай дотоодынхан бас аялал жуулчлал бас нэлээд сэргэж байна тий. Ер нь бол яг амьдралын чанар юм байлээ л дээ энэ аялал жуулчлал гэдэг юм чинь. Хүн ингээд цалин мөнгө ах вэ айгу болоод амьдрал юм дэгшрээд ингээд ирэхээр чинь хүн аялахыг бодд юм байна. Баар савнд ороод папд цагийг өнгөрөөнө гэхээс гадна тий аялахыг өнгөрөөд юм байна. Дэлхийгээр аялахыг хүсдэг юм байна. За дэлхийгээр аялахгүй маа гэхэд Монголынхоо үнд зүйлийг мэддэг одоо Монголоо үзэж амжаагүй ээжж одоо дэлхийгээр аялах нь одоо дими илүү ч юм аа гэд боддог нэг хэсэг байна. Ингээд янз бүр байна тий. Тэгээд зарим нь гадаадаар тий явж хамаг зардал юмараа зугаал шүү дээ. Хамгийн үнэтэй гоё юм чинь энэ чинь миний их орон байсан байна гэд аялж байгаа бас нэг хэсэг хүмүүс байна. Тий үнэхээр тийм байна. Хайрын зардал дими ертөнцөөр тойрж яваад ирээд ирсэн хамгийн сайхан юм чинь энэ ч нэ байсан юм байна гэд ярьж байгаа одоо бүхэн хэд хэдэн байна гэд байна. Тий. Юу хандлахсан сая ковидор гарлаа шүү дээ. Тий. Нөгөө хуучин гадаадаар зуурлаад тэнд уусуулсан. Ковидын карантины үед бүгд одоо дотоод яваад тэрний сайхныг мэдэрдэг болсон. Тэр манай баярын 5 бүгд гарах гэсэн хүмүүс манайхаар битүү. Хууч тэрний хойш нөгөө бүгд 5 бүгд үзэн тэр одоо 5 бүгд тэгээд манай нөгөө юуны баг дүргний хүрхрээ тий. Баг дүргний хүрхрээ тий. Хотон нуур. Юуны эхний хадны сүг зураг. Тий, хадны сүг зургууд, тэгээ алтай сумын тэр байдаг. Мөнх цас тайрхнууд яа. Маш их болчихлоо шүү дээ. Энэ бол нөгөө саяны ковидын нэг зарим юу тал бол гарч явах гэсэн бүх тийшээ дотоод жуулчлаа тэгээд нэг хэлсээр одоо манайхаар тэр хата тав бол баяр аймгийн жуулчмаар дүүс. Манай алтай хязгаар бол үнэхээр одоо задраагүй тэгэл үзэж харах юм маш их байна. Одоо сум болгон Баяуулгын аймаг одоо ховд аймаг хоёр дээр бол ер нь бол сум болгон өөрийн үзэх тийм гоо үзэсгэлэн байна. Сум болгон зөвхөн аймаг дээр очиход 5 богдоор зөвхөн төсөөлж болохгүй. Бүх суманд байна. Одоо Ачит нуур, тий, өөр одоо хоошоо явал тэр үүрэг нуур, тэгэл урагшаа одоо тэр Даян нуур, Дөрөө нуур, тэгэл урагшаа тэр ховдын үинч, Булган, тэр хөгсөрхийн хөгсөрхийн нуур, Мянган угалцтын нуур, тэр цэцгийн үзэх юм бол маш их байна. Ба нөгөө их түргний хүрхрээ баг түргний хүрхрээ хотон нуур урган нуурын орчимд чинь бас л өвгдээдсэн бас мундаг түүх юмыг хадгалсан нутаг байна шүү. Тий. Мундаг тэр буус хэрэгсөөр бонхон ингээл хизэнээс үеийн үед ингээл байжсэн одоо ер нь яг юу л дээ Монгол мундаг зан үйл л дээ нөгөө уулыг дэрлүүлж усыг одоо хөлдөн тавьж тэгээд ингээд сайхан уулын хойно алсыг харуулсан ингэж хүнээ тавьдаг, өвг дээдсээ тавьдаг ийм мундаг ёс заншил. Тэр ёс заншил ерөөсөө овг аймаг байхаа шил байсан. Тэр бол үнэхээр дахин давтагдчихгүй ёс заншил. Тэр заншлуудыг хадгалсан. Тэр мөх цас тайрхныг харуулад тэгээд доор нь одоо хотон нуур, хурган нуур тэр усыг хөлдөн тавиад тэгээд ард нь одоо хангаа дэлхийгээ дэрлүүлээд ингэж тавьсан. Бош битүү дүүр бүх сумдаар байна. Тэгээд ийшээгээ үнэхээр гоё өөртөө их хизэнээс гоё ёс жаяг ийм дэг жаягтай төмөнлөлтэй баруун төмөн ч манай өөрөө тэгээд энэ мундаг баруун аймагуд бол мундаг ёс заншилтай. Тэгээ энийг их гоё хайрлж хамгаалж хатгалж явах юм бол энэ өөрөө жилийн жилд одоо үед бидний өвгдөөд шинд одоо бүгдээрээ ингээ амьдарч ийсэн бүгдөө одоо Монгол туурхтан төмөн те эсхий туурхтан төмөн нүүдэлчин төмөн амьдарч ийсэн гэдэг ийм мундаг чухал юмнууд агуулж байгаа ийм сайхан нутаг байгаа. Тэгээ энийг одоо уул уурхай Эрдэс баялаг гэж ухад дөнгөхөөс гадна одоо газар дээр байж байгаа ийм том баялагийг
үзүүлэх юм бол зүгээр аялал жуулчлалын салбараас зүгээр тэр байтугай орлого олох. Тэр байтугай хүмүүс амьдрах бүрэн боломж байж байгаа хгүй. Мал аж ахуй маань гэж өөрөө байна. Мал аж ахуйгаа одоо тий яг гоо цагаагаар одоо сүүлийн жилүүдэд бас ингээл дулаалт, дэлхийн дулаалт гээл тэгэл ингээл ирчимжээл энэ яг энэнд нь дасан зогцоод манайхан ч өөртөө бас малчин хүмүүс ч юм ухаантай шүү дээ. Малчин өөртөө юм ухаантай байгальдаа дасан зогсдог ийм одоо туурхтан төмний юм аа юу ааж туурхтан төмний энэ өв соёлоо одоо улам баттгаж тэгээд тэр хадлан тижээлээ сайн бэлдэж те тэгээд ер нь бол сайн сүрэг одоо сүргийн тоонд биш чанартай цөөнд сүрэг яг амжиргаандаа зарц хэрэгэлдэг те ийм сүргээ гоё өсгөж ийм аж ахуйн зохион байгуулалтанд юмд бол жоохон шилжээд орох юм бол ямар ч асуудалгүй амьдрахаар ийм сайхан газар байна. Одоо юу ч малаж байгаа чанарч болох. Тий. Тооны Тооны ааврагч бол ингэ тоогийн тооны тань тэнднийг тоо заачаад малын чанар дээр нь л их сайн анхаармаар байгаа тий. Тэрнээс нөө тоо ярихаар чинь тэгэл үржүүлэг тэгэл яг хуучин бол нэгдэл социализм үед чинь нөгөө эцэг мал этрий чинь нөгөө сум орон нутгаас зохион байгуулалтаа авчирдаг мал имлэг гэдээ бийж бүрэн бүртгэл хөдөлдөг тий. Одоо бүртгэл хөдөлдөг тий. Бүхэл бүтэн зоо техник бүхэл бүтэн шийдлэх ухаан штэ. Тий. Ийм бэйсэн нь одоо нэг хувьд шилжээд ингээд жоохон ингэсэн. Гэхдээ бас айхтар хашир малчид бол тэрийгэ бариад байна. Залуучууд зарим нэг нь бол ойлгохгүй нэг нь бол тэгэл зэрэгэлдээ сумаасаа одоо эцэг мал юм аваад ингээл үржүүлэлт юмуд оруулаад тэгэл тэр нь тийшээ ингээ горлогчсон. Одоо энэ зах зээлийн юм чинь чэнжүүдийн 8 юм маань бол хяналтгүй болцсон тий. Хяналтгүй болцсон учраас одоо хаана юу байхгүй ингээд ийм байгаад байна. Энэ миний ингээд гоё зохицуулт хэрэгтэй байна л да. Тэгээ энийг нэг мэрэгжлийн байгууллага зохицуулж мэрэгжлийн байгууллага одоо энэ малчин залуучууд дүүнэртэл хуулан ойлгуулна шүү дээ. Өөр одоо яах вэ? Тэгэхээр мэрэгжлийн байгууллагыг хэн удирдах вүлээ? Төр засаг маань удирдан зохион байгуулна тий. Тэгэхээр иймэрхүү жоохон оролцоо байна. Тийм хүмүүд бас байгаа юм шиг санагдаж байна. Юун дээр аялал жуулчлалын яг дэд үтцийн хувь дээр бол Баян-Улгийн аймаг дээр одоо үнэхээр бас Улаанбаатарт баг байхгүй гэд хэлчихэд болох байхаа. Үнэхээр гоё зочд буудал байгаа тий. MGS Tower гэд. Үнэхээр одоо алс холын замд ядраад ирсэн, альжаалаа тайлаад ирсэн, гадна дотноос ирсэн хүмүүст нэг нүүр талхалахаар улсын нэр өмнөөс нүүр талхалахаар нэг сайхан объект байна. Зүүн нь бол одоо энэ чинь улс орны нүүр царай байхгүй. Тэгээ энийг маань бас бизнес эрхлэгч нутгийн 2 3 ах нар маань гоё нэгдэн зохион байгуулалт байгуулчихсан. Энэ бол үнэхээр бас гоё авааштай нэг юм чухал юм байна. Тэгээд ганц мод гал болдгоо гэдэг шиг те ганцаараа бол нэг 3 давхар барьчихсан. Гуруулаа нийлээд 10 давхар барьчихсан те. Үнэхээр тансаг. Үнэхээр гоё. Тансаг гэхээс гадна үн өртгөнч боломжийн ахгүй соёлч өөртөө таана ард түмэн ч өөртөө бас их гоё соёлч гоё ард түмэн л дээ бас нарийн юм дээ те. Тэгээд яг тэрүүгээрээ их гоё соёлтой гутлаа тайлал ордог ингээл бүхэл юм хоол ундан ч гэсэн үнэхээр тансаг. Одоо ингээ бас хэцүү шттэ ингээд замд одоо та хэд мань өөртөө үзэл замдаа ингээл хитэн сайхан цайны газар юмнууд ороод. Тэгэхэд одоо аймаг дээр очиход бол үнэхээр бас л тансаг хоол идэн шүү. Тэгээ хямдхан тий өртөг юм. 12 одоо бүхэл хоол одоо Улаанбаатар чинь битүү ингээд 20 30 мянга гээл 50 мянга ингэж байгаа хоолууд чинь тийч чинь 12 дандаа 20 мянгаас доош тий. Хамгийн үнэтэй л 25 мянга гэтэр байна уу тий. Тэгэл гоё турк хоол, тэгэл казак үндэстний хоол. Тэгэл үнэхээр гоё хоол байна л да. Тэгээд энэ юм чинь хоол хүнс чинь бас амар чухал байхгүй жуулчдад. Жуулчдад маш чухал юм хоол хүнсний асуудал. Тэгээ энэ чухал. За ногоо идэх, дам ногоо иддэг нөхдүүд нь ногоо байна. Тэ цагаан иддэг хүмүүст нь цагаан байна. Мах Монголд ирээд хямдхан мах одоо нэрээ чигж яхад явъя гэд бодсон. Хямдхан хямдхан үнтэй чанартай махыг тэгээд хэмжээгээр идж яхад явъя гэд явж байгаа жуулчдуу байна. Эко юмыг тэрийг хэрглэж ийн тийч тоо махыг яаж чанж байгаа юм те. Хатааж ийн, тосонд чанж ийн, усанд чанж ийн. Бүгднгөөр нь те. Үнэхээр тэр бол агуу соёл. Одоо энийг л үр хөвгтүүдтэй их гоё өвлүүлээд ингэх юм бол болж байна. Одоо тэгээд аялал жуулчлал гэдэг юм чинь бас явж нэг урсгал нь хоолны бизнес рүү орохгүй бол амжилт олдгүй юм шиг байл. Ер нь бол энэ маш чухал. Тийм ээ.
Зөвхөн байш нь бол ямар ч юугүй гэсэн мөртлөө хоолнд нь болж ирээд байдаг газар байна. Хоолнд нь болоод. Байш нь бус зүйл бусад одоо үйл хөдлөх юмд биш хоолнд нь болж ирдэг. Зарим юм байна. Үйл хөдлөх юмд нь болоод ирдэг. Энэ ч хослуулах юм бол үнэхээр төгс одоо кемп, төгс зочдгуудал, төгс одоо ресорт болж байгаа хөөхгүй. Хоол болоод үйл хөдлөх 5 тухтай. Тэгээ газрын холоос ядраад ирсэн тэр хүмүүс тэгээ ерөн бол юу байгаа юм. Яг Улаанбаатараас 1700 км машинд зэгсрэгдэж явснаас одоо дотоодын тээвэр хонгоцсны нисхийн салбар маань бас харьцангуй гайгүй докторчлоо байнга тогтмол нислэг үлдэж байна те. Тэгээд энэ нүгээр бол жуулчдыг нэлээд сайн татж байна. Тэгээд гол юм жуулчдаа сайхан 5 тухтай сайхан буудалд байрлуулж байна ингэж байна. Тэгээд энэ буудлынхаа тоог одоо нэмэгдүүлэхийн төлөө бас манай компани бас нэлээд ажиллаж юу яаж байна. Тэгээд орон нутагт бас өөр аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа одоо тэр болдох хэтэргээл те. Тэр хүмүүс бас ингээл сайхан юмнууд бас хийж байна. Тэгээ энэ маань одоо бүр илүү гоё чанарчаал. Тэгэл энэ яг нөгөө гол юм дэд үтс хөрөнгө оруулалт одоо бид нар ч улсын ямар ч хөрөнгө оруулалт ямар ч дэмжлэг байхгүй шүү дээ. Цэвэр одоо хуваараа өстой мөнчгөрөөрөө л өөртөө бизнесээ авч явж байгаа тэр хүмүүс. Тэгээ тэр хүмүүс ч өөртөө ингээл бизнес нь өргөчгийн хэрээр өөртөө ямиг сайжруулна. Жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрээр, орлого нэмэгдэхийн хэрээр бүх юмуд нь нэмэгдэн тэ. Тэгээ ингээд явандаа сайхан сайжрахал бүр гоё болох байх л гэж бодож байна. Тэгээ одоо манай замд байдаг одоо яг Баянгор маань сая нэг гоё 2-3 мазаалаа юу өтэргээд гоё буудлууд барьсан байна. Говьалтаа дээр тэр интүм гэдэг буудал дээр те. Тэр буудал чинь бас жуулчдыг оруулахад цахаа нүүр улаахааргүй. Тийм манайхан чинь нэг тийм жоохон юутай штэ манай Монгол гадаадынхын чинь ялангуяа ингээд монголчууд чинь бас энэ чинь улс орны нэр байна, нэр нүүр байна, бүхэл бүтэн компанийн нэрээр ороод ирж байна. Дээрээс нь компани аж ахуйн нэгжийн нэр гэхээс гадна улс орны нэр нүүр байна, орон нутгийн нэр нүүр байна. Тэ? Үнэхээр одоо тэд нар чинь тэгээд цаашдаа ингээд ширэлдэг байхгүй юу? Зөндөө олон ингээд дараагийн жуулчдад хэлнэ, өөртөө ном сэтгүүлд бичнэ, сэтгэл одоо сошиал ертөнцид юм аа бичин сэтгэлдээ бичин тэ. Энэ болгоно цагаан өнгө аястай эерэг байгаасаа гэж бодоод аль болохоор ийм одоо нэр нүрээ ботсон ийм үйлдэлүүдийг хийхээс өөр арга байхгүй болт. Тэгээд ховдод ирээд бас ганц хоёр буудал байна. Ховд хот маань бас нэлээд жоохон хөгжих байх л гэж бодлоо. Одоо ховд Баян үлгийн хоёр маань өшөө сайхан хөгжиж чадах бол янзын гоё л болох гэдэг. Дэд үтцсэн юм болчих юм бол жуулчд бол одоо зүгээр бэлэн байж байна. Одоо гол юм бүтээгдэхүүний нэр төрөл энэ язгуур урлаг энийг бүр одоо ондог болгомоор байна. Одоо энэ соёлын төвүүд биш аймагуудын энэ соёлын төвүүд бол одоо тэр Улаанбаатарт байгаа нөгөө төмөө их чуулга. Тэгээд нөгөө үндэсний урлагийн их театр эдэр гэдэг шиг одоо ээж бүрэн тийм гоё номеруудтай жуулчдад зориулсан. Тэрийг одоо бүр маш сайн бэлдмээр байна. Зөвхөн одоо орон нутгийнхаа ард түмэнд үйлчлэх биш. Жуулчдад зориулсан. Гадаадын жуулчдад зориулсан тэр номеруудыг маш сайн бэлдэх хэрэгтэй байна тий. Тэрнээс одоо ард түмэндээ нэг сум орон нутгатаа соёлыг түгээх нөгөө байдаг юмыг копи пест хийгээд тий. Одоо юу гэдэг 30-та 3 толгойг л өөрийг тэр үнийг л одоо бүх 13 сумдаа 14 сумдаа үзүүлэх ёстой гэсэн ийм төлөвлөгөөтэй биш. Ингээд өөр гоё тэд жуулчдыг татхад одоо юу байна вэ тий. Тэр юм аа гоё сайн болгоод тэр одоо нөгөө нэг өв залгамжилсан тэр нэг одоо соёлын төвөөс орон тооны бус тий соёлын төвөөс салин авдаг уу. Гэхдээ өөрөө тийм өвөг дээдсээс өвлсөн одоо бүжгийн дойдыг заягтай одоо хөгжмийн зэвсэг хэтэр хийдэг тий тэр хүмүүсийг гоё нэгдэн зохион байгуулад их гоё тийм юм бол болгомоор байгаа тийм. Тэгэх юм бол зүгээр жуулчдыг бол үнэхээр татхаар юм байна гэдгийг одоо манай дүүнэр бас хараад хэлээл байна л да тий. Тэгээ энэ маш чухал байгаад байна. Одоо жишээ нэг орон нутг дээр очиход морин хуур хийдэг те. Тэгээд одоо нэг ном сум одоо нэг урийнхаа харваа гэж байдаг те. Урийнхаа айлд бол ингээд үнэхээр одоо ном сумыг гоё жинхэнэ наагаад наамлаар наагаад ингээ хийдэг. Тэгээд одоо тэр хөвчийн номын те сумын хийж байгаа тэр технологиудыг гэл иж бүрэн гоё ийм дамжлагтай үзүүлэх тийм үзүүлэн бэлтгэх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол бас нэг үзүүл юм бид бүтээгдэхүүн бий болчихж байгаа юм. Тэгэл дээрээс нь одоо тэр ан нурын талаас тэгээд дээрээс нь одоо нөгөө бүжиг тий одоо энэ нөгөө язгуур алтай одоо энэ бийлгээ язгуур болгоо тий улдаан алтай хөөми одоо энэ ондог юмнууд биш тий. Эдрийг ингээл увс аймаг одоо ховд Баян үлгийн 3 маш сайхан гоё бэлдээдэх бол
зөндөө боломж бол байна гэж хараад байна та. Иймэрхүү байгаад байна. Ба хоёр ах өөр бүрэгдийн талаар зөндөө олон юм. Машинд замд явхад зөндөө олон юм ярих юм. Тэгээд яг сайхан гоё юу дээр ярихаар гом байгуулад ингээд дэндүү гэл. За тайж маань одоо сайхан амралтын цаг. Юм маань ихлээд. Амраагаад. Тайж маань одоо сайхан ямар ч байсан 8 хоногийн том нислэг бэлтгэл сургуулийн дунд жингээ бол хайсан гэж байгаа тий. Түрүүн жин нэмэгдсэн байсан бол хайсан гэж байгаа. Одоо яг стандарт болчихсон. Одоо тэгээ сайхан нутагтаа очиод 4 сард бор үзүүрийнхаа хавцалд гарна да тий. Ханан хавцал да. Ханаа хавцал дээр тэнцэнэ сайхан гараа тэгээд хайрлуулаа. Тэгэл GPS мэс бүх юм аваал тэгэл. Орхиндоо. За тэгээд 100 жингээ ажигланаа. 100 мониторингоор дүүнэрээ орон тооны бусаар мониторингоор томилцсон. Ерөн бол алсын ажиглалт гоё. Гоё хүчтэй дуран үлдээнэ ахын за. Тэгээ хүчтэй дуран үлдээн тэгээ холоос гоё ажиглаад хараад тэгэл байж хахад болоо шүү дээ. Тэгээ сайхан үр төлөө гарцсан. Аз байвал одоо үүрэндээ олон олуулаа өнөр олуулаа болцсон байгааг нь хараад тэр зураг үлдэж чадвал бүр гоё мундаг гоё кадр болно. Тэгээ тэр кадрыг бас үлдээх гээд хичээндээ. Тэрнээс одоо дайжгаад агаад бүгдөө 100 жингээ ажиллаа алдаад амьдралтай биш одоо тэгээ. Тэгээ ямар ч байсан сайхан ажиглаад явгаа. Тэгээ манай шувуу ажиглагчид гэж бүтэн барихад холбоо клуб бэдинг гэсэн тий. Тэгээ тэр маань одоо дааж хол юм да. Ойрхон байдаг бол тэр хэдэд захичуулаас та жинхэнэ хараад байж байгаа бах та. Тэгээ байр байдлыг нүүдлийг хараад тэрийг хараад. Тэгээ тэр хэд маань одоо харын ажиглыг гэх юм бол одоо манайхан бэлэн шүү. Байгаль газрыг нь координат солилцлаар нь зааж өгөө те. Үргэж чижээхгүй, айж чижээхгүйгээр сайхан гоё хараад ингээд байж байгаа л. Тэгээд энэ бүрэгдийн нууцлаг амьдралын талаар л өшөө их юмнууд ингээд дараагийн жилүүдэд хийнэ хийн. Дараагийн жилүүд зөндөө хийн. Энэ бол дөнгөж эхэлж байгаа юм. Бүх юм эхэлж байгаа юм. Тий. Бид нар өөрсдийнхээ мэддэг байгаа хэлж байна. Тэгээд одоо олон жил бүргэд дээр ан хийсэн хөлний хөгшүүд байна. Тийм хүмүүстэй уулз ярьсууд сайн зөндөө байгаа л дөө. Тийм ээ. За баярлалаа. За баярлалаа.